Бид амьд үлдэх ёстой. Хот даяар нойргүйдлийн вирус дэгдэв. Албаныханд эмч алах, авралч алах. Харин ч хатуу арга хэмжээ авчээ. Халдвар авсанд гэртээ хөвтөөд өглөө хүлээхийг тулгажээ. Уурсан иргэд олноороо гудамжинд гарчээ. Амьд үлдэх өчүүхэн найдварын төлөө тэд дахиад ямар бодлогогүй алхам хийх бол та бүхнийг туйлын тайван байхыг бид хатуу шаардаж байна. Та бүхэнд 2000 оны шинээр гарсан гамшигын кино сэрэлтийг хүргэж байна. Эндхийн төр ерөнхий сайд саяхан нойргүйдлийн вирусын байдлыг зарлалаа. Тэр шөндөөл тэргүүлэх вирус судлаачийн дуудлагыг авчээ. Лабораторийн нойргүйдлийн вирусын судалгаа шинэ ахиц гаргажээ. Тэд халдвар авсан хүний хамгийн түгээмэл шинжийг олж мэдэв. Тэр нь нүд улайж цус хурах явдал байв. Энэ нь үнэндээ тархины дотоод цус алдалтын сонгодог шинж. Улаан судас анх илэрснээс хойш 10 орчим хоногийн дараа нүдэн дээр бүтэн цагираг үүснэ. Тэр мөч бол халдвар авсан хүний үхэл ирэх цаг. Крис тэр доороо хөшиж хэсэг үг дуугүй болов. Учир нь түүний нүдний улаан судас аль хэдийн ихэнх тойргийг эзэлчихсэн байлаа. Гэвч энэ нь хамгийн муу байсангүй. Маргааш өглөө эрт үе олон хүн гудамжинд гарч эсэргүүцэв. Тэд энэ мэдээг хаанаас авсныг хэн ч мэдсэнгүй. Энэ аимшигт вирус шинэ ерөнхий сайдтай холбоотой гин. Учир нь эмийн компанийн түүхэн дэх хамгийн том захиалга. Крис эрүүл мэндийн сайд байхдаа өөрөө түлхэж байсан юм. Уурсан олон түмэнч угаасаа түүнийг гол буруутан гэж үзв. Гэвч Крис юу ч тайлбарлах сөхөө байсангүй. Тэр танхимын хурал дээр вирус судлаачдын хамгийн сүүлийн нээлтийг зарлав. Халдвар авсан хүний нүд цус хураад эхлэмэгц. Хамгийн ихдээ 10 гаруй хоног л амьд байна. Крис өөрт нь цаг бага үлдсэнийг илэн далангүй хэлв. Тэр энэ мэдээг заавал нийтэд хүргэх ёстой гэж үзв. Халдвар авсан хүмүүсийг үлдсэн жаахан цагаа нандинахын тулд гэтэл хамгийн түрүүнд түүний найз бүсгүй эсэргүүцэн босов. Энэ нь зөвхөн илүү том нийгмийн өмнө дэгдэн гэж тэр үзжээ. Харин Крис шийдвэрээ аль хэдийн гаргасан байв. Тэр үхэлтэй нүүр тусан хүмүүст худал хэлхийг хүссэнгүй. Ингээд тэр өдрийн үдээс хойш Крис төр ерөнхий сайдын хувьар олон нийтийн дунд тархсан вирусын тухай бүх таамагт албан ёсоор хариу өглөө. Мөн халдвар авсан хүний нууц үеэс үхэл хүртэлх тодорхой хугацааг мэдэгдэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд Крис олон нийтэд хандан хүндэтгэлтэйгээр хэлв. Энэ удаагийн вирус алдагдсан хэрэгт өөрт нь бусдаж үл болох хариуцлага бий гэдгээ тэр хүлээн зөвшөөрөв. Тэгээд ерөнхий сайдын албан тушаалаасаа нэн даруй огцорч байгаагаа зарлалаа. Хэвлэлийн хурал дуусмагц. Үлдсэн 100 танхимын гишүүд яаралтай хурал зарлав. Бусад нь нэг бол халдвар авсан. Нэг бол гэр бүлийнх нь халдвар авч ирж чадахгүй байв. Тэд ерөнхий сайдын үргийг хэн хүлээхийг хэлэлцэв. Дөрмээр бол хамгийн удаан ажилласан сайд нь залгамжлах ёстой байлаа. Гэвч одоогийн нөхцөл байдлыг бодолцвол бусад орноос дэмжлэг авах шаардлагатай. Тиймээс бүгд Крисийн найз бүсгүйг л дэвшүүлв. Өөрөөр хэлбэл гадаад хэргийн сайд цагаг төр ерөнхий сайдаар томилхоор болов. Цаг удаан бодсны эцэст нь энэ хүнд ачааг үүрхээр болов. Гэвч тэр нэг нэмэлт нөхцөл тавив. Тэр өөрөө мөн батлан хамгаалахын сайдын албыг хавсран хашина гэсэн юм. Учир нь иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн байлаа. Нийгмийн дэг журам нуран унахын ирмэгт тулсан байв. Тэгэхээр төмөр нудрагын арга хэмжээ авч дарахаас өөр аргагүй байлаа. Ингээд цаг албан тушаалд орсны 2 дахь өдөр Швед түүхэндээ байгаагүй хамгийн хатуу хөл хориг зарлав. Өдөрч бай шүнж бай. Хинч гэрээсээ гарахыг хориглов. Цаг үүнийг ч хангалтгүй гэж үзв. Тэр хурал дээр цэргийн дээд албан тушаалтнаар гарын үсэг зуруулв. Удалгүй цэргүүд гудамжаар эргүүл хийж эхлэв. Ямар ч оршин суугчийг гадагш гарахыг хориглолоо. Им авах гэж гарсан ч сэмхэн явхаас өөргөө болов. Гэвч энэ хүн чанаргүй бодлого тун удалгүй иргэдийн асар хүчтэй эсэргүүцлийг өдөө. Учир нь хинч гэртээ өглөө хүлээгээд суухыг хүссэнгүй. Үе олон хүн цагдаагийн хамгаалалтын бамбайг сүрэн төрөв. Өглөөс үл эмийн гудамжинд гарч эсэргүүцэв. Харин энэ үед хэд даврагч уйлсан. Дотроос нь туслах хүмүүсийн дэмжлэгтэйгээр нууцаар нэг багц тесрэх бодис бэлтчихсэн байв. Тэр шийдвэрлэх мөчөд төр засагт хүнд цохилт өгөхөөр зэгчээ. Улс орон бүхлээрээ үүмийн самуун давтахын даваан дээр дөнгөж албаа өгсөн ерөнхий сайд асан Крис юугч үл таван хотоос гарахаар зэхэв. Учир нь түүний ганц хүү хотын захын шоронд ял идэлж байлаа. Их үүмийн эхлэхээс өмнө түүнийг буцаан авчрах ёстой байв. Энэ явдал үнэхээр сонсоход ч гаж гэмээр. Крис хүү хоёрын харилцаа угаасаа сайнгүй байсан. Аав хүү хоёр бараг бие биеэ байдаггүй хүн шиг л харьцдаг байв. Ингэхээр гаднаас нь харахад ч гэр бүл эвтэй мэд. Тэр өдөр Крис гинэт мэдэв. Хүү нь хориотой им нууж байсныг удаан зовсноос нэг өвцөн дээр гэж бодоод Крис төрлөөч үл хайрлан цагдаад мэдэгдэв. Өөрийн гараар хүүгээ шоронд явуулсан юм. Гэвч Крис огтхонч төсөөлсөнгүй. Тэр шоронч нь ёстой домог шиг замбраагүй газар байсныг хоригдлууд ганц үг зүрхэд нудраг зөрүүлдэг. Өдөрт нэг удаа зодтохгүй бол биеийн тавгуурддаг мэт. Крис хэд хоног дараалан Фёвоос дуудлага авлаа. Тэр шоронд өөрийг нь алах хүн байна гэж хүүн зүтгэн хэлв. Учир нь бүгд түүний аавыг энэ вирусын гамшигыг бий болгосон гэж ярьж байв. Крис үүнийг Фёвог шоронгоос гарах гэж хайсан шалтгаал гэж үзв. Эцсийн эцэст шоронд харгалзагч нар байсан. Хүүгийнх нь ярьснаар тийм айхтар байх учиргүй гэж боджээ. Гэтэл яг тэр шөнө хэсэг хоригдол Фёвогийн өрөөнд орж ирэв. Энэ нүгэлтний хүүг сайхан нүдэж орхив.
Аавд чинь миний мэндийг дамжуулаарай. Маргааш өглөө эрт Хью олон хоригдлыг харлаа. Харгалзагч нартай галтай ширүүн үзэлцэж байв. Тэдний дунд өчигдөр түүнийг зодсон том биетч байлаа. Хью буланд шигдэн гарч зүрхэлсэнгүй. Гэвч тэр бас огт төсөөлсөнгүй. Яг энэ болгоомжтой шийдвэр санаандгүйгээр түүний амийг аварсан юм. Үнэн дээр Крис хүүдээ үргэлж гимшилтээж явдаг байв. Албан тушаалаа өмгцөс түүнийг авчрахыг хүссэн. Гэтэл хотоос гарах замууд аль хэдийн хаагдсан байжээ. Заавал албан ёсны нэвтрэх зөвшөөрөлтэй байх хэрэгтэй болов. Крис анх ерөнхий сайд асан гэдэг нэрээр шалган нэвтрүүлэх цэгийг давхаар бодсон ч харгалзагч цэргүүд юу ч хэлээд нэвтрүүлсэнгүй. Арга тасархад тэр шалган нэвтрүүлэх цэгийг хүчээр дайран гарлаа. Магадгүй Крисийн хэн болохыг бодолцсон байх. Цэргүүд сүр үзүүлэх төдий хідэн сум тавиад түүнийг шалган нэвтрүүлэх цэгээс цааш дахин отоход нь орхив. Энэ үед эмч айлынч мөн сандарч ухаан самуурч байлаа. Сүүлийн үед тэр эмнэлэгт халдвар авсан маш олон хүн нас барахыг харсан. Тиймээс тэр хинээс ч илүү сайн мэдэж байв. Халдвар авсан хүний эцэс хизээ ирэхийг бурчхор үстэй найз бүсгүйхэнд нүдний улаан судас улам шивүү болж байгааг харахад сэтгэлийнх нь гүндэх төгшөөрийг төсөөлөхөд бэрхгүй. Харин тэр өдөр нэг эмч бурчхор үстэй бүсгүйн орны дэргэд харт тууцнаалаа. Айлын муунийг өвчин хожуу шатандаа орсны эмчилгээг зогсоосны дохио гэдгийг ойлгож байв. Тэр даруй хамт ажилтдаг эмчдэрээ очин маргалдав. Гэвч энэ огт нэмэр болсонгүй. Учир нь бурчхор үстэй бүсгүй эмнэлэгт хэвтээд 10 хоног байсан. Өмнөх туршлагаар бол тэр 3 хоногийн дотор эртний дутагдлаар нас барах байв. Гэхдээ айлын ингэж бууж өгөхийг хүссэнгүй. Эмнэлэг эдгэж чадахгүй юм бол тэр найз бүсгүйгээ дагуулад тэндээс явчихв. Хоёул удалгүй өөрсдийнхөө байшинд буцаж ирэв. Бурчхор үстэй бүсгүй угаасаа өвөл сэлэх зуршилтай байлаа. Харин сүүлийн үед тэр үнэхээр сэлж чадхаа болжээ. Тэгээд зүгээр л мөс шиг хүйтэн манд өөрийгөө дэвтэв. Удаан хугацаанд дотн байсан болохоор айлынч бас нойргүйдлийн вирусээр халдварлжээ. Гэхдээ тэр санаандгүй нэг зүйлийг анзаарсан нь найз бүсгүйхэн байдал арай дээрдэж, нүднийх нь улаан судасч нилээд багассан байв. Эргэлзээ дүүрэн тэр цахимаас мэдээлэл хайв. Тэгтэл үнэхээр судалгаагаар бага хэм зарим вирусын идэвхийг дарангуйлдаг нь тогтоогджээ. Таамгаа батлахын тулд айлан ганцаараа нэгэн жижиг нуурын эрэгт очив. Тэр тэсгэн хүүтэнд усанд хагас цаг дэвтэв. Дараа нь арай ядан эрэг дээр мөлхөн гарч биеийн халуун нь хідэн хэмээр буурчээ. Нүднийх нь улаан судасч бас нилээд татарсан байв. Айлны нүүрэнд инээмсэглэл тодров. Энэ биеийн хэмийг бууруулах хэмжлэгийг үнэхээр вирусыг дарж чаддаг байжээ. Маргааш нь тэр яаран эмнэлэг рүү очив. Энд урдын ачаалалт хөл хөдөлгөөн аль хэдийн алга болж хонгилоор үхлийн нам гүм нэвчиж байлаа. Айлын хамгийн дотн хамтран ажиллагч Даниэлийг олоод олсон нээлттэй тэсэлгүй шууд хэлв. Гэвч тэр үед Даниэл гарын үзүүр хүрэх завгүй байлаа. Айлны энэ санааг туршиж үзэх зав түүнд огт байсангүй. Гэртээ буцаж ирээд айлын телевизийн мэдээнээс эмийн компаниг илчилсэн эмэгтэй судлаачийг санаандгүй олж үзв. Тэгээд тэр шөнө тэр эмэгтэйг үүдэн дээр нь тосон уулзлаа. Айлын яаран өөрийн нээлттэй хэлв. Тэр судлаач вирусын талаар ихийг мэддэг нэгэн байв. Түүний бодлоор эмгэг зүүн үүднээс авч үзвэл ийм боломж үнэхээр байж болох байлаа. Гэхдээ үүнийг батлахын тулд асар их туршилт хэрэгтэй. Харин одоо түүнийг эмийн компани ажлаас нь халжээ. Одоо цорын ганц арга нь өмнөх эрүүл мэндийн сайд Крисээс тусламж хүсэх явдал байв. Гэвч энэ үед тахал аль хэдийн оргил үедээ орсон. Өдөр бүр хэдэн мянга, бүр хэдэн 10 мянган хүн амиа алдаж байв. Алданыхан өргөн хүрээний судалгаа хийх завгүй байлаа. Цаг удаан эргэлцсэний эцэст нь чадах бүхнээ хийгээд хувь тавиланд даатгахаар шийдэв. Тэр гар дээрх бүх нөөцөө татан төвлөрүүлж шинэ эмчилгээг шалгахаар мөн ахлах вирус судлаачийг энэ төслийн удирдагчаар томилов. Харин энэ үед үесэн тесрэх бодис авч хотын захиргааны ордон руу иржээ. Цагдаа хамгаалагчид бүгд үүмэн дэгдээсэн олныг тогтоон барих гэж улаарч энэ бараан царайтай өөргөвчтэй эрийг огт тоосонгүй. Түр ерөнхий сайд цаг эцэст нь дарамтыг даалгүй. Тэр олон нийтэд хандаж ихтгэл хийхээр шийдэв. Олны бухимдлыг намжаахыг оролдсон ч яг тэр үед үесэн тесрэх бодисоо аль хэдийн байрлуулчихсан байлаа. Цагийн дараагийн алхам зарлагдаж амжаагүй байтал гинэт аимшигт тесрэст нэжигнэлээ. Тоос манан арай хийц сарны магц. Цаг манараад арай гэж бослоо. Аз болж эндхийн барилах хангалттай бүх байв. Түр ерөнхий сайд хүнд шарх аваагүй байлаа. Эцэст нь хамгаалагчдын хамгаалалтад сагаг газар доорх хорогдох байр руу шилжүүлв. Улс орон хямралын ирмэгт тулах бүрд энэ газар дайны үеийн командын төв болон нэгддэг байв. Гэвч гадаах байдал огт өөдрөг биш байлаа. Асар олон хүн гудамж руу цутган гарч цэргүүдийг дайчилсан ч хүч огт хүрэхгүй байв. Харин эрүүл мэндийн яамнаас ирсэн мэдээ бүрч цочирдон байлаа. Өнөөдөр ганцхан өдөрт 8 түмэн хүн амиа алджээ. Энэ хурдаар үргэлжилбэл хэдхэн хоногийн дараа Швед даяар хүн үлдэхгүй нь. Одоо тэд сүүлчийн найдвараа айлын болон эмэгтэй судлаачийн биеийн хэмийг бууруулах хэмжлэгийн тавихаас өөр аргагүй болов. Харин тэр хоёр хүмүүсийн урмыг хугалсангүй. Ерөнхий сайдын хүчтэй дэмжлэгийг авсны дараа тэд биеийн хэмийг бууруулах аргыг баталгаажуулах ажлыг хэдийн эхлүүлжээ. Орчин нөхцөл нэлээд даруухан байсан ч жижиг хүрээний туршилтад шаардагдах эм тариа багаж төхөөрөмжийн хангамж бүрэн байв. Туршилтад оролцох сайн дурынхан ч цөөнгүй байлаа. Тэдний дунд айлын бурчхор үстэй бүсгүй хоёр эм золгүй хосч багтаж байв.
Эмэгтэй судлаач хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөг ICT-ийн гаргасан байлаа. Тэр нь хүйтэн физиологийн давсны усмасаар биеийн хэмийг бууруулах арга байв. Бүх үйл явц багжийн хяналтан дор явагдаж, туршилтад орогчдыг осгож өгөхгүй байхаар тооцжээ. Туршилт ийм аюултайг сонсоод олон хүн шуудхан шантрах шинжтэй болов. Айл нь тэр даруйг ураг шалхаж бүгдэд сануулв. Ямар тач альч зам өхөлрүүл хүргэнэ. Тэгэхээр амьд үлдэх найдварын төлөө нэг мөр эрсцэн дээр. Түүнээс гадна энэ туршилт зөвхөн хувь хүний аюулгүй байдалд хамаарахгүй улсын ирээдүйд ч нөлөөлж мэднэ. Тэнд байсан хүмүүсийн итгэл эцэст нь дахин сэргэв. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар тэд эмнэлгийн хувцс өмсөн хүйтэн орон дээр хүлүүлэн хэвтэв. Айлын бурчаар өстэй бүсгүй хоёр бие рүүгээ ширтэв. Тусал хийх бүх явц бүтэн 4 минут үргэлжилнэ. Секунд бүр ангал дээгүүр олсон дээр алхахтай адил байв. Хинч өөрийгөө амьд үлдэн гэж баталж чадахгүй. Би дээрх уяа бүснэ. Хүүтрэлтээс үүдэх таталтаас сэргийлэхийн тулд байлаа. Тоолол их илмэгц. Эмч нар мөс шиг хүйтэн давсны усмсыг шууд тарив. Айлны бие үл ялаг чичирч эхлэв. Цаг өнгөрөх тусам бүгд биеийн хэм буурснаас ухаан алдалтад орлоо. Харин шалган нэвтрүүлэх цэгийг хүчээр нэвтэрсэн Крис энэ үед аль хэдийн захын шоронд хүрч иржээ. Гэвч түүний нүдэнд туссан зүйл бол жинхэнэ тамийн дүр зураг байв. Газраар нэг энд тэндгүй цогцос хөглөрч. Энд саяхан үүмэн самуун дэгдсэн нь илт байлаа. Эрэгтэй зүрх хоолойд нь тултал төгшөв. Тэр арай хийж амьд үлдсэн нэг харуулцагчийг олж хөөөгийнхөө хаан байгаад яаран асуулаа. Өрөөний дугаарыг чихээ наан байж арай хийж сонсов. Крис амсхийг завгүй амьдрах хэсэг рүүгүй. Гэтэл энэ шорон бодсноос нь хавгүй том байлаа. Тэр нилээд удтас тэнсэн ч хүүгийнхээ өрөөг олж чадсангүй. Яг тэр үед цонхны цаанаас машины хөдөлгүүрийн ярхах дуугарлаа. Санаанд оромгүй шалган нэвтрүүлэхийн цэргүүд араас нь гүйцээд ирэв. Крисийн сэтгэл төгшөөрөөр дүүрв. Заах зургаар арай гэж хүүгийнхээ өрөөг оллоо. Гэтэл хаалгыг дөнгөж онгойлгох мөчид хевлийг нь огцом хатгуулan өвдөв. Хьюго Крисийг өөрөөр нь дайрсан этгээд гэж андуурчээ. Ийм том андуурал болсон байлаа. Хьюгийн аавда тээсэн гомдол аль хэдийн замхарсан. Одоо түүнд дүүрэн гимшил сүлджээ. Энд тэнд хайгуул хийж байсан харуулуудыг тойрон. Тэр хоёр шоронгоос чимээгүйхэн гарлаа. Крис их үүмэн айсыг ухаарсан байв. Тэр зүгтах гарцаа дотроо аль хэдийн тооцоолчихсан байлаа. Тэр нь урьдчилан нуусан. Жижиг нисдэг тэргээр энэ хотоос зүгтах явдал байв. Крис 4 жилийн өмнө Хьюгод нисэх үнэмлэх авч өгсөн байжээ. Тэр үед л ийм өдөр ирнэ гэж бодсон юм болов уу? Хьюг жолоодлогын бүхээгт суухад Крис зүгээр л байрандаа зогссоор онгоцонд суусангүй. Тэр вируст халдварласан амьд явах хоног нь 100 байв. Тиймээс өөр хот руу очих нь огт боломжгүй. Тэгээд ч үлдсэн балхийг өөрөө үлдэж цэгцлэх ёстой байлаа. Хьюг нисдэг тэргийг жолоодон улам холтоход Крис аяархан би чамд хайртай гэж шивнэв. Дараа нь хідэн цэргийн машин давхин ирэх нь харагдав. Харин энэ үед биеийн хэмийг бууруулах туршилт эцсийн шатандаа оржээ. 4 минутын тусас дуусмагц. Эмч сувлагч нар өвчтнүүдийн төхөөрөмжийг салгаж эхлэв. Гэтэл бурчаар өстэй бүсгүй гинэт татаж эхэллээ. Түүнийг хүйтэн тасгаас саяхан гаргаад зүрх нь шууд зогсчихв. Удалгүй айлын ухаан орлоо. Тэр эргэн тойрны олон ор хоосорсныг анзаарав. Ялангуяа бурчаар өстэй хайртай нь ор мөргүү байлаа. Айлын учиргүй нэг муу ёр татсан төгшүүр төрөв. Тэр сөхрөн шахан босоод тасгаас гүйн гарлаа. Гэвч түүний харсан зүйл бол хайртынх нь хүйтэн цогцос байв. Эмэгтэй судлаач урагш гарч тайлбарлав. Бурчаар өстэй бүсгүй хит удаан халдвартай явсан. Эцэст нь давж чадсангүй. Харин бие нь арай хөнгөн байсан туршилтад орохсод бүгд янз бүрийн хэмжээгээр сайжирчээ. Зарим хүний нүдний улаан судас бүр хагасаарч буурсан байв. Эргэлзэх юмгүй. Биеийн хэмийг бууруулах хэмжлэгийн үнэхээр вирусыг дарангуйлж байлаа. Хот энэ үед ч гэсэн эмх замбраагүй хിവэр байсан ч тэнгэрийн хаяанд хэдийн гэрэл цайж эхэлжээ. Энэ гамшигыг шулуухан хэлбэл амьд үлдэхийн төлөөх харгас шүүлтэл байлаа. Гэхдээ хэн нэгэн нь заавал дахин үндийдэг. Соёл иргэншлийн очийг цааш авч явдаг. Ингээд сэрэлт киноны бүх үйл явдал ийм байлаа. Энэ бүтээл нийт 6 ангитай. Дунд нь олон салбар үйл явдал сүлэлдэн орсон. Жишээ нь Крис Хью хоёрын эдрээтэй харилцаа. Айлын болон бурчаар өстэй бүсгүйн зовлон дундах жинхэнэ хайр. Бас нэг эгч дүү хоёрын төрсөн гэр бүлдэх тэмцэл. Түүнчлэн дараах амь зулдан зогтсон аялал. Эдгээр нь үндсэн шугамтай бараг холбоогүй. Тиймээс тайлбарлахдаа бүгдийг нь товчхон өнгөрөөлөө. Хэрэг сонирхсан хүн байвал их бүтээлийг нь үзээрэй. Дотор нь байгаа зарим хэсгийг нухацтай мэдрээд үзэхэд үнэхээр үн цэнтэй. За, өнөөдрийн тайлбар ингээд хүрлээ. Таалагдсан бол цаашид ч дагаж үзээрэй. Дараагийн удаа уулзъя.